Засгийн газрын шийдвэрийн дагуу Miat компани Улаанбаатараас Дубайгаас Улаанбаатар чиглэлийн нислэгийг 10-ны өдөр үйлдэх гэж байна. Гадаад харилцааны яамны мэдээллээр манай улсын 469 иргэн ойрхон орндын 10 улсад байгаагаас 321 нь байнга оршноос суугч, 148 нь төр зарчигч. Төр зарчиж буй иргэд бүгд буцах хүсэлтэд илэрхийлсэн бол байнга оршин суугчдаас 20 орчим нь буцах хүсэлтэд гаргажээ. Суудлын автомашины импорт өмнөх жилийн мөн үеэс 54%-аар борчээ. Тодорхойлбол энэ оны 2 дугаар сарын байдлаар манай улсаа нийт 12228 ширхэг суудлын автомашин импортлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53.9%-аар буурсан үзүүлэлт болж байгааг Галийн ерхий газраас мэдээллээ. Манай улсад барилгын гол материал болох арматурыг 16 компани үйлдвэрлэдэг. Үүнээс стандарт чанарын шаардлага хангаагүй хятад эзэнтэй гэх 5 компанийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч хууль зөрчиж ажилласнаар өнгөрсөн 3 жилд нийт 72,000 орчим тонн арматурыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсэг Ч байснаа Ү болж мөн дугаар нь өөрчлөгдөжээ. Тухайлбал урах наран, хороолол, офицерууд ордон гэсэн Ү 24 дугаар чиглэл Ч 83 болсон байна. Хот орчмын чиглэлийг гэхээ заслангийн үйлчлэгийг зөв гэх мэтчлэлээр үсгийн ялгамжтай байдлаар нэрлэдэг. 2026 оны 3 сарын 9-ний өдрөөс эхлээд Үгийн 11 чиглэлийг Ч чиглэлд оруулж байгаа. Ингэхдээ болохоор Ү чиглэл нь маршрут, цагийн хуваар хамгийн гол нь тухайн чиглэлийн замналд өөрчлөлт орохгүй зөвхөн тухайн чиглэлийн уртлын өсөг болон тоонд нь өөрчлөлт орно гэдгийг сайн анхаараарай. Шиний торгуул багтаж байгаа бөгөөд зөрчлийн торгуулийн төлбөр төлөх зэсэнд хандна. Харин өмнөх оныхыг эргэн жолооч автоврын хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх зэс болон киоск машин төлбөрийн бусад сувгаар төлөх юм байна. Бюродын ихтэйц сургуульд мэргэжил харгалзахгүйгээр Оросын түүх философи, Орос улсын үндэс гэсэн 3 хичээлийг заавал заах үзэхээр болжээ. Оюутан бүр эх орныхоо түүхийг маш сайн мэддэг байх учиртай. Тиймээс эдгээр хичээлийг заавал заах үзэх шийдвэр гарчээ. Ice Club-ийн цөөн хорон мэдээ байла. Ажлын амжилт хүсье.